За бүгдээрээ сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. Тэгээд Anime Cartoon Guide YouTube сувгийн админ дуу оруулдаг, эдит хийдэг. За ер нь бол Anime Cartoon Guide-ийн үүсгэн байгуулагч Yuki байна. Тэгээд энэхүү бичлэгийг яг яах гэж хийж байгаа вэ гэхээр та бүхэндээ би амласан 100,000 subscribe хүрчээд бас уг нь асуулт хариултын community нэгээд тэгээд тэрэндээ уулна асуулт хариултанд нь хариулна гэсэн боловч амжаагүй. Тэгээд саяхан манай YouTube бууз 200,000 subscribe хүрсэн. Тэгээд 200,000 дээрээ бас бичлэг хийнэ гэж агаад чадаагүй. Тэгээд одоо ямар ч гэсэн ингэ суугаа бичлэг хийж гин. Тэгээ энэхүү бичлэг маань яг ямар утга учиртай вэ гэхээр ерөөхдөө одоо би өөрийнхөө товч танилцуулгыг та бүхэндээ хүргэнэ. Тэгээ дээр нь яагаад YouTube-ийг нээх болсон. Тэгээ YouTube нээсний дараа ер нь ямар хүндрэлүүд надад гарсан. Тэгээд нэг хэсэг би ч нөө алга болсон шүү дээ. Тэгээ тэр талаараа бас та нартай товчхон тайлбарлаад 200,000 хүрснийхаа дараа манай хөөрхөн үзэгчид маань, манай хөөрхөн зөвшнүүд маань надад сэтгэлийнхаа үгийг бичиж явуулсан байсан. Тэндээс би гэхдээ бүгдийг бол арай уншиж амжихгүй байх. Гэхдээ ерөөхдөө ингээд цонгоо хилээд авсан байгаа. Тэгээ тэндээсээ та бүхэндээ уншиж өгнө гэж бодож байна. За тэгэхээр энэхүү богинохон ч гэжтэй уртжуулж магадгүй сайн мэдэхгүй байна. Анх удаа баг ийм өөрийнхөө царайг юм удаан харуулж бичлэг хийж байна. За тэгээд хоолой маань өвдсөн байгаа шүү манайхаа. За тэгээ шууд эхлэе. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг та бүхний мэдхээр бол Yuki гэдэг Anime Cartoon Guide-ийн админ, дуу оруулалт хийдэг, скриптээ өөрөө бичдэг, эдитээ өөрөө хийдэг. За ерөөхдөө бүх юмаа өөрөө хийдэг. Ингээд YouTube сувгаа ажилуулдаг аа. За тэгээд миний жинхэнэ нэрийг болохоор Жаргал цэцэг гэдэг. Тэгээ хүмүүс болохоор та админ болохоор Yuki-гээр нь сайн мэднэ. Миний үндсэн мэргэжил болохоор бакалавр сэтгүүлч, за магистр болохоор эрх зүй. Тэгээд эрх зүйгээрээ сурахаас өмнө дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургууль болон офицер дамжаанд суралцаад цагдаагаар бас ажиллаж исэн. За тэгээд YouTube-ээ ер нь яагаад нээх болсон бэ? YouTube ер нь яагаад нээж байгаа юм бэ? Нээсэн шалтгаан гэдэгжсэн. Нэг тийм амар сүртэй бол шалтгаан байхгүй. Яг үнийг хэлэхэд болохоор би өөрөө 10 жилээсээ л нэг тийм гоё ярих юмд л амар дуртай заяа ер нь ингээл яриа л яадаг төрлийн ингээд хүүхдээсэн байхгүй юу. Тэгээд 10 жилдээ болохоор аймагт би нэг хөдөө орон нутагт төгссөн. Тэгээ аймагта ХПМ-д бас хөтлөгч хийдэг байлаа. Тэгээ ер нь л ярих дуртай заяа. Тэгээ өөрөө аним үзэх дуртай, хүүхэлдэйн кино үзэх дуртай болохоор ер нь яагаад ингэж би YouTube нээж болохгүй гэж тэгээ өөрийнхөө үзсэн гоё сэтгэлдээ хүмүүст тайлбарлаж өгвөл бас сонирхолтой болоо өгчдод яг үүндээ би YouTube дээр бүр анхаарал хандуулж байгаагүй заяа. Хамгийн анх нээхдээ 2021 оны 10 сарын 5-ны өдөр YouTube болон Facebook хамт нээсэн. Тэнгүүтлээ за YouTube-ийн талаар нэг амар сайн мэдлэг байхгүй. Тэгээд шууд Facebook дээр маш их бичлэг хийж эхэлсэн. За маш их ч гэжтэй 10 сарын 5-ны өдөр Boss Baby гэд манай хамгийн анхны бичлэгийг та бүхэн маань угаасаа мэднэ. Тэгээд Boss Baby-г хийж яхад бол 7 онсон. Тэгээ маш удсан. Яаж скриптээ бичдэг, яаж тайлбарлах ёстой бол, тэгээ яаж эдит хийх ёстой бол гэх мэтчлэн маш олон хүндрэлүүд гарч ирсэн. Тэгээ тэр үед бол надад яг үндэ микч байгаагүй. Тэгээд эдит хийдэг програм энтер юу ч байгаагүй. Тэгээд нэг гацдаг компьютертэй, ноутбуктэй тийм л байлаа. Тэгээд тэр үед хамгийн анхны Boss Baby гэсэн бичлэгээ би тэр тухайн үед HTC гэдэг нэг улаан өнгийн тийм утас барьдаг гэсэн аахгүй юу. Тэрнийхээ рекордн дээрээ хоолоогоо уншаад тэгээд би чинь тэр үед нэг YouTube-ээс Eduske програм сурсан байсан эдитинг. Тэгээд Eduske програм дээрээ эдит хийж исэн. Тийм одоо их хэлэл маань тэгэж эхэлсэн байдیں۔ Тэгээд хамгийн анхны бичлэг маань хөөх юм нь бараг 1 цаг 30 минут 2 цагийн 1 цаг 30 минутын хүүхэлдэйн киног бүр юу вэ 3-4 минутанд ярьсан. Одоо ингээд би өмнөх гайдуудаа үзэхээр бүр амар өөрөөсөө ичдэг за. Гэхдээ одоо хүртэл байдаг л да. Гэхдээ манай бараг 40 50 гайд маань YouTube-ээс устсан зохиогч ирэх аваад тэгээд өмнө хийгдчихсэн бүх контентууд маань бүгдээрээ устсан. Манай Facebook хуудас маань хэтэрхий олон зохиогч ирэхтэй видеонд оруулсан байна гэд 97,000 дагагчтай байхдаа шууд устсан. Тэгээд тэр бол миний хувьд нэлээд хүнд цохилт болсон. Тэгээд Facebook дээр ерөнхийдөө бичлэгээ илүү бага оруулж эхлээд YouTube рүүгээ илүү анхаарал хандуулж эхэлсэн ч гэсэн зохиогч ирэх авсаар л байсан, блоглуулсаар л байлаа.
За яаж хамгийн анх хандлтаа авч эхэлсэн бэ гэд хэлжсэн. Хандлт аавна гэж яг үндэ бодоагүй. Яа 100,000 төгрөг гэж бодоагүй. Өөрийгөө 200,000 төгрөг гэж угаасаа төсөөлөөгүй. Тэгээд байж ирсэн чи Boss Baby орсны дараа манай хамгийн анхны олон ангид чинь чөтгөрийн ангууч штэ. Demon Slayer-ыг ярьж дуусчаад тэр үчи ковид үеэс ахгүй юу. Тэгээд ковид үеэр би ер нь бол ингээ гайда бичгтээ шүнжэнгөө үзээд тэгээд өглөө ингээд 8 9 цагт унтан за. Тэгээ өдөр 2 3 муруу гэж сэрнэ 12 гэж сэрнэ сэрээд скриптээ бичээд ахаа шүнжэнгөө эдит хийж суух жишээний тэгж хийдэг байсан ахгүй юу. Ер нь бол ингээ ямар ч амралтгүй 7 хоног заримдаа 2-оос 3 гайд ордог байсан бол тэрийг би ямар ч нойргүйгээр бэлддэг байлаа. Гэтэ надад тэр нь бол ерөөсөө тийм амар ядарсан ч юм уу амар хэцүү тийм зүйл ерөөсөө санагдаж байгаагүй. Яг гэх юм бол амар сонирхолтой дуртай байсан. За тэгээ хандлт ерөөсөө авдаг байлаа. Хандлтаа угаасаа ингээл за угаасаа ахгүй юм байна гэж боддогс ахгүй. Тэгсэн чинь нэг өдөр би унтаад сэрсэн чинь манай нөгөө нэг чөтгөрийн ангууч олон ангид гайд ба штэ. Тэр чинь 1100 лайктай заяа. Тэгээ баг хөөрхөн 300-400 шеэр мэртэй байсан за. Тэгэл би бүр амьдралдаа анхуд ингээд 1000 лайк авч үзэж байгаа юм чинь бүр ингээл гайхаад ямар гоё юм бэ гэл нэг тийм гоё мэдрэмж байд юм билээ. Тэгээ зөндөө олон хүүхдүүд үзсэн. За тэгээ сэтгэлдээ уншваа. Үнэхээр аимшигтай. Бүр амар хараалын үг баг 100-ны баг 50% наа бүр амар хараацмэсэн. Бүр үнэхээр муухай хараалын үг наа бүр амар доромжилсан. Тим үг ингээд сэтгэлдлүүдийг уншаад ингээ гайхаад яад гэх юм бол тухайн үед яг тэм сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй надаа тэгж амар над руу дайралт орж ирнэ гэж би ерөөсө бодоагүй. Тэгээд уншаад амар сонирн болоод тэгээ за тэр үед чинь би бол нэг найзтайгаа эхэлчихсэн байхгүй юу. Тэгээ маа тэрний ажиллахаараа одоо ингээ боломжгүй хамтрах боломжгүй болцсон учраас ерөнхийдөө нэг хэдэн сар хамтраад тэгээд би ганцаараа үргэлжлүүлсэн байгаа. Тэгээ одоо бол ер нь бол ганцаараа ингээд бүх юм хийе явж байгаа гэсэн үг. Тэгээд би бүр ингээд амар гайхаад юу болоод амлаа гэд. Тэгсэн байсан ч гэсэн ингээд үргэлжлүүлэл яваад байгаа юм байхгүй юу. Тэгсэн чинь улам амар хейтерс нэмэгдээ за. Бүр наа бүр амар муухай доромжлоод би бүр ингээд тэр сэтгэлийг уншаад уйлж исэн за зарим сэтгэлээ уншаад би бүр ингээд уйлаад яагаад намайг ингэж байгаа юм болоо би ямар гим хийсэн болоо гэд цаанаас амар гайхт юм билээ хүн чинь. Тэгээ сүүлдээ нэг хідэн сар ер нь бол ингээд ер нь сөрөг сэтгэлийг хүлээж авахд сэтгэл 100% бэлтгэлтэй байгаагүй. Тэгээд одоо ингээд манай сувгч 4 жил аль хэдийн хагас болсон байх шүү дээ. Тэгээ одоо 4 жилийн хагасын өмнөх Юки 4 жилийн хагасын дараах одоогийн миний сэтгэл зүй бол шал өөр болсон. Одоо ер нь бол ингээд 100-ны за нэг 95% нь дандаа гоё эрэг үнэхээр гоё сэтгэлүүд ирдэг. Би бүр сэтгэлээ бүгдийг уншдаг хгүй YouTube-ийнхаа. Тэгээ ер нь бол ингээд гэл заваараа ч юм уу ажил руугаа явж байхдаа ч юм уу ажлаа тараат ч юм уу те унтахаасаа өмнө ч юм уу ингээд сэтгэлээ гэл уншаад хөрхөн зүрхлээ амар таалагдж байгаа илэрхийлээд ер нь явдаг. Тэгээд одоо ингээд хейтерсүүд бас байдаг за. Тэнгүүтлээ үзий хатаал ингээл цагнаал доромжлоолаагаар ингээд үздэг хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээ тэр хүмүүстээ маш их баярлаа. Тэгээ наа үзий ядж байгаа ч гэсэн доромжилж байгаа ч гэсэн харааж байгаа ч гэсэн ингээ үзэж байгаад баярлаа. Тэгээ одоо надад ерөөсөө юу ч наалтгаа байсан. Яг үнийг хэлэхэд нэр надад юу ч наалтгаа байсан. 4 жилийн хагасын өмнөх би магадгүй тэр сэтгэлүүдийг харсан бол уйлж унжаад сэтгэл санаагаар унаад амар хэцүү байхсан бах. 4 жилийн дараах миний сэтгэл зүй шал өөр болсон. Хангалттай хүчрхэг болцсон учраас би одоо ингээд үзий яатсан муухай сэтгэлийг уншихаар миний инээ төрдөг. Яг үндэ би ерөөсөө хүлээж авдаггүй. Миний ингээд зөөр ингээд уншиж байгаа юм заяа. Тэгэл гэл зөөр тэгэл хараал өнгөрдөг гэдэг ч юм уу те. Ерөөсөө надад наалддаггүй. За тэгээд тийм байна. Ер нь тэгжсэн. Тэгээ сэтгэл зүйн хувьд бол YouTube нээсээр бүр амар хүчрэг болсон юм болов гэж бодож байна. За тэгээ YouTube-ыг нээчээд удалгүй би ч нэг сэтгүүлчээр төгссөн байсан. Тэнгүүтлээ цагдаагийн байгууллагад орно гэд шалгалт энтрээ өгөөд би ч амар туртай нэр цагдаад л орохгүй бол баг өвхөн гэл. Тэгээд шалгалт малт өгөөд хөөх юм ин тэнцэхгүй заяа унаад ч гэжтэй. Миний нөө өндөр хүрдгөө. Тэгээд дараа нь болохоор ахиж шалгалтаа өгөөд ахаад нэг бүх одоо юу аах шалгалтууд маш олон шалгалтууд өгдөг шүү дээ. Тэгээ бүгдэнд нь тэрэнд нь тэнцээд тэгээ үнэхээр ингээд мөрөөдөж хүсэж исэн үнэхээр амар их
бодож тогтолж бүр зүүдэлдэг байсан. Үнэхээр дуртай альбандаа орлоо. За цагдаагийн байгууллагад ороод бол надад маш олон зүйлийг би сурсан, мэдсэн. Тэгээ үнэхээр гоё байсан. Би альбандаа маш их хайртай. Дөрөвдөндөө ч гэсэн маш их хайртай. Үнэхээр гоё. Тэгээд цагдаагийн байгууллагад та бүхэн бол зарим нь сайн мэдэх бах. Амрыг ирээгээд нэвтрүүлгийг би хөтэлдэг байсан. Тэгээ энд ингээд оруулчих хальт. Тэгээд орсон чинь YouTube хаягдсан. Яалтчгүй хаягддсан билээ манайхаа. Ер нь ингээд манай гэр чинь маш хол байсан ажлаас. Тэгээ өглөө ажил руугаа явахдаа бараг 1 цаг 30 минут 2 цаг явна. Орой ажил тараад бас 1 цаг 30 минут 2 цаг явна. Тэгээ миний амьдралын бараг 3-4 цаг төвжээнд өнгөрчдөг. Тэгээ манай ажилч ерөөхдөө бас орой тардаг шүү дээ. Тэгээ амралтын өдөр бол мэдээж харалтай бэлэн байх хэрэгтэй юм бол заавал бэлэн байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол миний одоо контент хийх цаг зам маань нэлээд багасаад тэгэнгүүтлээ хажуугаар нь би ажилдаг байхдаа сурдаг байсан. Эрх зүйгээр магистраар. Тэгээд орой ажил тарлаа, хичээлдээ суулаа, хичээлээ тарлаа, автобусанд анимегээ үзээд тэгээд гэртээ очиод бичих гээ тэнгүүд бүр амар орой болчдөг заяа. Тэгээл ингээл ерөөхдөө зандаа өглөө ингээл 6 цагт бослоо, хамгийн ихний автобусаар ажил руугаа явлаа, ажил тарлаа, ажлаа тарангуутлаа, шууд сургууль руугаа гүйлээ, хичээлдээ суулаа, хичээл тарлаа, автобусанд суулаа, автобусанд анимегээ үзлээ, шаардлагатай бол бичлээ, бүр дэвтэр баал хүртэл авч яваад ингээд шаардлагатай юмдаа тэмдэглэдэг тохиолдол хүртэл надад байдаг байсан. Тэнгүүтлээ ингээ 3 сар 4 сард нэг удаа аним ч юм уу тэр чинь бэлтгэд хангалттай нэлээд хөрхөн хугацаа орж байгаа юм чинь. Тэгээ за окей. Угаасаа би ингээд YouTube дээр анхаарал хандуулж чадахгүй юм байна гэж би уйлаад би нэг өдөр бүр амар үйлжсэн. YouTube амар сансан, Facebook-ийн пэйжийг бас амар сансан, үзэгчдийнхаа тэр гоё урмын үг, гоё сэтгэлдлүүдийг маш их сансан. Үнэхээр санаад уйлд юм билээ манайхаа. Нэрээ би бүр санаад уйлж исэн. Тэгээд ер нь цаашдаа YouTube-ийг илүү одоо хөгжүүлээд YouTube-д илүү цаг зарцуулах уу? Эсвэл бол хүссэн мэргэжлээрээ удаан хугацаанд ажиллах уу гэдэг надад хоёр сонголт гарч ирсэн. Тийм. Тэгээ би өөрөө насан турш юм байна да. Өөрөө бүх юмаа шийднэ. Тэгээд эцээцэд би ер нь хүн өөрийнхөө аз жаргалтай, юунаас кайф авж ийн, юунаас гоё мэдрэмж авж ийн. Тэр газраа л байх хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд би ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тийм тэгээд ажлаас гарахад үнэлэгч тоноо өгөхөд бас амар эвгүй мэдрэмж байсан надад бол. Гэхдээ би юусаа харамсдаггүй. Одоо байгаа энэ би өөрийнхөө YouTube хуудсыг ингэж гоё хөгжүүлж, ингэж намайг хайрладаг ийм олон хөөрхөн үзэгчтэй, ийм олон хөөрхөн зүрхнүүдтэй болсондоо би маш их баярлагдав. За уйлгаж шүү манай. Би ч нэг сэтгэл хөдлөл аюу өндөртэй. Тэгэд нэг жоохон юм болонгууд л нулимс сэлгнээд байдаг талтай шүү. Тэгэд энэ хүртэл өөрийгөө угаасаа явна гэж бодоагүй болохоор маш их баяртай. 2024 оны 8 сарын 16-ны өдөр манай YouTube 100,000 subscribers болоод би Silver Play button авсан. 2025 оны 4 сарын 14-ний өдөр манай 200,000 subscribers болсон. 200,000 гэдэг тоо бол маш их тоо. Үнэхээр их тоо. За тэгээд ийм байна. Гэтэ шантарсан, урам хугарсан, магадгүй заримдаа амьдрах тэлхэ болсон тийм өдрүүд ч гэсэн надад байдаг. Би ч гэсэн хүн. Тэгээ үнэхээр их ингээд яагаад заавал би юм болоо гэж бодох тийм өдрүүд ч гэсэн байсан. Гэхдээ надад бүр хамгийн их эрч хүч өгдөг, намайг маш их сэнгэлдэг, тэр зүйлээсээ хамгийн их урам авдаг миний YouTube сувгийн үзэгчид. Миний YouTube сувгийн үзэгчид бол үнэхээр гой сэтгэл бичдэг. Би бүр ингээд амар ятарсан гэртээ орж ирж байгаа. Ажлаа тараад гэртээ орж ирж байгаа байхгүй. Тэгээ ажлаа тараад ятраад гэртээ орж ирж байгаа хэрнээл та нарын сэтгэлийг уншаал би бүр ингээд ирч хүч орвол. Yes, тийм ээ. Чи чадах хэвээр. Чамаг ингээд ийм олон хүүхдэд хүлээж штэ. Чамаг ингээд ийм олон хөөрхөн үзэгчид хүлээж штэ гэд өөрийгөө амар зоригжуулдаг. Тэгэж амар нөлөөлж ин та нар надад. За тэгээд найз залуутай юу YouTube-ээс хэд дүрг олдог вэ гэх мэтчлэн зөндөө олон асуулт байлээ. Би тэрийг ялах гаргаад байгаа. За, найз залуутай юу, хүүхэдтэй юу энэ төр гэж асуусан байлээ. Тэгээд одоогоор бол тийм найзлах хөлэн. Тэгээд найзлуудаа ус болох бах уу? Болно шүү дээ. Болох юм болдгоороо болно. Болох хүртэл нь жоохон хүлээхэд болно гэдэг шиг. Тэгээд найзлууд байхгүй юм чи хүүхдгүү. Тийм тэгээд одоогоор бол
Үнэхээр хамгийн их зарцуулж байгаа цаг зав гэх юм бол YouTube дээр л хамгийн их цаг зарцуулж байна. За энэ бичлэгч ямар уртуулад нэ тий. За тэгээд манайхаа тий найз залуутай юу гэдэг асуулт зөндөөл ирж ин дөө цагаан сар арч ирдэг. Үргэжсэн, шархалсан, шаналсан, тэгээд замхарсан. Тэгээд одоо бол ингээд тий ганц ийлэн зүгээр штэ манайхаа тий болно штэ. Тэр мэрэнд юунда нэг амир ач холбогдол хөөтэй гэдэг. За тэгэд манай одоо бол би яг бүтэн 8 цагийн ажил хийдэг. Өглөө гараад орой. Тийм. Тэгэд орой гэртээ ирээд ерөөхдөө амралтын өдөр хагас бүтэн сайнд ч гэсэн YouTube дээр ингээд довтон суудаг заяа ер нь бол. Гэтэ яг жоохон мөр өвднө. Тэг жаа гоё гейминг сандалтай гоё ингээд гоё сандалтай бол гэж бодож байгаа. За тийм байна. Яагаад удаа алгуулсан байна? Тийм учиртай. Ер нь бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад хаана аз жаргалтай байна, хаана чамайг илүү их те ингээд гой зүйл хүрээлж гин, хаанаас ямар гой мэдрэмж авч гин, тэр газраа л байх хэрэгтэй байна гэдгийг би маш сайн ойлгосон учраас өөрийнхөө дуртай мэрэгчлээсээ татгалзаад өөрийнхөө илүү ингээд хоббиг хөгжүүлэхийг хүссэн байгаа. Тэгээд эцэст миний сонголт та нар байсан. Тийм та нар амар хүчтэй юм билээ. За одоо бол мэдээж мэрэгчлэрээ бас ажиллаж байгаа. Үнэхээр гоё хамт олонтойгоо маш сайхан аз жаргалтай байгаа гэдэг. За тэгээ манайхаа мэдэх бах те би 2020 одоо манай Facebook хуудас манайхаа устсан штэ. Тэгээ тэрнээс хойш чин би бодож байгаад Facebook fandom group нэгээд тэгээд бас Clubhouse-та олсон. Тэгээ Clubhouse-та UK-ийн бас өөрөө орж ярьдаг. Fandom group-тэй бас маш хөөрхөн идэвхтэй байдаг манай зүрхнүүд. Fandom group-тэй бид нэр одоо модераторууд сонгосон. Тэгээ манай Little Girl Хонгороо, Мина Тэргэл, манай Чопа, Инхчин, тэгээ Цэлмүүн, Цэлмаа, Мүни, за тэгээ Жүүжүү, Жавцмаа гэд манай хөөрхөн модераторууд байна. Манай Clubhouse-ийн дээр нэмэгдээд манай Уугна байна, Хайта байна, манай сайн найз байна, Хина байна. Тэгээ бид нар ингээд манайхан бүгдээрээ модераторууд гой зохион байгуулад янз бүрийн сэдвээр тоглоод гой сэдвээр ярилцаад бидээ урмын үг хэлээд байдаг. Тэгээ манай AC Guide UK зүрхнүүд fandom group гээд Facebook дээр ингээ хайхаар хаалттай групп байгаа. Та бүхэн маань дүрмийн уншаад join хийгээд ороод нэгдэх боломжтой. Тэнд бол маш сонирхолтой. Тэгээ дээр нь манай Clubhouse байгаа. Clubhouse болохоор та бүхэн Clubhouse гэсэн аппликейшн татна. Тэгээд өөрийнхөө бүртгэлийг үүсгээд манай зүрхнүүдийн өрөө гэсэн энэ одоо roomed нэгдэх боломжтой. Тэгээд би store линкийг тавьчих шууд орох боломжтой. Тэгээд шууд микээ нэгээд өөртөө гоё танилцуулаад бид нартай халуун тутам яг гэр бүл шиг байх боломжтой шүү. Тэгээд тэндээ угаасаа янз бүрийн л насны олон төрлийн хүмүүс байгаа янз бүрийн гоё сэдвэр ярилцсан. Гэхдээ мэдээж хөөрхөн дүрмтэй шүү. За тэгээд манай одоо хөөрхөн одоо модераторуудаа, манай хөөрхөн лидерүүдтэй, за тэгээд тэнд ярилцдаг бүх хөөрхөн идэвхтэй гишүүдтэй бүгдэнд нь маш их баярлаа. Энд нэг үсээд түлхэл юм шиг харагдаад байна. Би нэг хөөрхөн орчин амьдаа бүрдүүлэх гээд ингэсэн байгаа шүү. За одоо тэгэхээр 200 мянга хүрсний дараа надад нийт 704 сэтгэл ирсэн байсан. Тэгээ тэр 704 сэтгэлийг уншия гэж бодож байна. Тэгээ та хэд маань бас 704 сэтгэлийг бүгдийг нь мэдээж унших боломжгүй уучлаарай. Тэгээ тийм учраас эхнээс нь ерөөхдөө нэг 120 гаруй сэтгэлийг би скриншот хийгээд авсан байгаа. Тэгээд энэ хажуудаа бас гаргачих. Тэгээд эхэлье гэж гэрлийн унтраах яах вэ? Инхэр гоё штэ манайхаа. Тийм. За тэгээд одоо сэтгэлээ манайхаа уншиж эхлэе. Надад хуваар болохоор миний инстаграмаар нэг фейсбүүкээр нэг айгүй гоё урт сэтгэл ирсэн байхгүй. Эхлээд тэрийг нь уншчихъя. За эхлээд манай их сайхан гэд бүр манай хамгийн анхны видеог үзснээс эхлээд одоо хүртэл ингээд дэмжиж байгаа нэг хөөх хүүхдэдэг. Тэгээд тэр хүүхдийн сэтгэлийг уншия. Сайн уу юу хийхчээ юуны түрүүнд энэхүү гайхамшигтай өдрийн мэндийг хүргэе. Анх энэ аним картон гайд гэж чаналыг Boss Baby, Demon Slayer, Little Ponyo, Cinderella, Shin Beetle, Tom, Parasite гэх мэтчлэн одоо Coraline байна. Анх үзээд амар айсан шүү. Тэгээд oh so crazy гэж бодсон. Аним бол Yakuza Ice 5 байсан.
Би яг таны тайлбараас үзчихэд дараа нь бүх ангийг нь үзсэн чинь бас үнэхээр амаргүй parts байсан шүү. Болдог бол бүх аним нэрийг нь хэлчихмээр л байна. Би ямар сонголтондоо бат үргэлж итгэлтэй зогсдгийг та мэдэх үү? Юки хичээ. Ямар ч зүйл тохиолдсон дандаа сэтгэлийн дэм мөхч хэрвээ Юки минь уйлж байвал жаахан ч гэсэн зовлонгийн нэмгэлж өгч ад жаргалтай байгаасаа өдөр болгоныг инээмсэглэлээрээ гэрэлтүүлж яваасаа гэж уран зориг сэтгэлийн дэм мөх гэж үргэлж чадлаараа хэрээр л хичээдэг байсан. Хэрвээ Юки ихч маань жаргалтай байвал Вадада хөөхөн штэ гэд тэрхлүүлмээр санагцсан үедээ хайр үрээд тэрхлүүлдэг байлаа. Хэрвээ Юки ихч гомдол баг өөртөө биш Юки ихчтэй л санаад зовдөг байлаа. Тэгээд хөөрхийн минь хүн л болсон хойно Юки ихчигээ сэтгэл санааг нь аль болох өргөчих гээд л хичээдэг байлаа. Энэ бүх сэтгэлийн дэм маань танд ирч хүч урам зориг өгч агаад би маш их баяртай байна. 200 мянган subscribe хүрсэнд баяр хүргэе. Үргэлж надад урам зориг өгч, үргэлж намайг ойлгодогт баярлаа хичээ гэсэн маань. Би бараг уншаа ойлгочих. За дараагийнх нь манай Канроji гээд манай Isekai Yuki фэндом зүрхний сэтгэлийн үг дамжуулдаг хөөрхөн охин байдیں۔ Тэгээ тэр охин маань над руу хөөрхөн урт сэтгэл явуулсан мэлээ. Игч минь ээ өнөөдөр энэ үгийг сэтгэлийнхээ хамгийн гүнээс зүрхнийхээ угт буй тэрх бахархал хайр талархлыг илэрхийлэх гэсэн сэтгэлээр хичээж байна. 200 мянга. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол таны тулсан замналын үнэнч гэрч, таны хөдөлмөрийн хариу, таны сэтгэлээ сургасан итгэлийн цэцгсийн үр дүн. Би таныг анх эхэлж байхад нь харж байсан. Хинч хараагүй байхад, хинч дэмжээгүй байхад таны өөртөө итгэж, нэг ч дэмжээгүй байхад та өөртөө итгэж, нэг ч алхам мухралгүй сэтгэл зүрхээ шингэн зүтгэж байсан. Нойргүй шүн, цоцошгүй өдрүүд ганцаардлын дундч гэгээ тээж явсан таныг би мэднэ. Хамгийн чимээгүй уйлж, хамгийн чангаар инээдэг хүн бол та. Таал ёо манайх уйллаа яна балай мэдүнгүж эхэлж. Таал ийм мундаг байж чадсан. Таныг харах бүрт би өөрөөрөө бахархаж, таны нэгэн мэддэг хүн болсонд би маш их талархаж, илүү сайн болох хүсэл төрдөг. Та бол зөвхөн олон мянган хүний биш. Миний амьдралын ч гэрэл урам зориг итгэлийн шалтгаан 200 мянган хүний итгэлийг авч тэдний өдөр тутмын урам зориг инээмсэглэл болж чадна гэдэг бол жирийн биш. Харин тэр агуу зүйлийн игч минь та хийж чадсан. Танд итгэсэн, таныг дэмжсэн бүх дагагчдад би нэг хүний хувьд талархаж байна. Учир нь тэд таны үн цэнийг олж харсан. Таны дотоод гоо үзэсгэлэн зүрх сэтгэлийн чин үнэнч байдлыг мэдэрсэн. Игч минь та зүгээр нэг бичлэг бүтээгч биш. Та бол сэтгэлд хүрч чаддаг, хүмүүст гэрэл түгээж чаддаг нэгэн. Хайртагч минь энэ зөвхөн эхлэл, таны туулж ирсэн зам, гаргасан хүчин чармайлт, зүтгэл бүхэн таныг илүү өндөрт илүү хол авч явах болно. Би танаар хизээд бахархдаг, хизээд ч таны хайжууд таны талд байх болно. Игчтэйгээ ижил байхыг мөрөөддөг дүүн би 200 мянга болсонд баяр хүргье. Энэ бол таны сэтгэлийн шагнал, харин би зүрх сэтгэл үнэхэрийн гайхалтай игчтэй байна гэдэг хамгийн азтай нэгэн хайртай, үнэхээр их хайртай шүү. Хүндэтгсэн Канроji гэсэн байна. За ингээд уйлж эхлэх юм л да. За одоо энэ сэтгэлүүдийг уншаад мэдээж дөрмийн дагуу нэлмэс хэлэгнэх бах. Тийм. За инфтия хичээ орлоо. Бидний төлөө хичээдэгт баярлаа. Тантай уулзахыг хүсдэг шүү. Ямар тааж амжилт. Сайн хичээгээрээ ядраад байвал амраарай. Тэхгүй бол ухаан алдаж өгнө шүү хичээ. Ядарч байвал сайн амраарай. Бид нар хизээч уурлахгүй болохоор өмнө нь хоолойч нь өвдсөн байсан шүү. Өвчин тусвал эдгээгээд анийн төвчлөлөө сайн игээрээ доороосоо битгий дараарай. Бас хоолоо сайн идээрээ өдөрт ойролцоогоор 3 удаа хоол идээрээ амжилт гэсэн байна. За энэ аюу хөөрхөн сэтгэлээс. Тэ маами гээд баяр хүргэе юу гихчээ. Улмаас улам алт шиг сайхан аним ярьж өгсөнд баярлаа. Энэ олон жил ийм гоё аним ярьж өгөөгүй байсан бол 200 мянган subscribe болохгүй байх байсан. Та ийм алт шиг сайхан хоолоогоороо аним ярьж өгсөнд баярлаа. ертөнцийн 3 юу гихч. Алт шиг сайхан хоолойтой аним ярьдаг нэг юу гихч. Алт шиг сайхан царайгаараа аним ярьдаг нэг юу гихч. Алт шиг сайхан аним ярьдаг эзэн нэг юу гихч. Би танд энэ бүхнийг зориулав гээд амар хөөрхөн байсан. Нэр амар хөөрхөн байсан. Энийг би өөрөөсөө бараг мартахгүй хаа. Амар ингээд хайр хүрсэн. За дараагийнх нь. Хорос руу оюун эрдэнэ. Ер нь тэгээ сэтгэл санаа хэцүүхэн байсан үед бол амар тус олсон. Инээхэд ч хэцүү байсан үед үзээд бол үнэхээр хөвжөлтөө зугаатай байсандаа анх гарсан цагаас хавлаад одоо хүртэл үзэж байна. Одоо хэлж байгаа болохоос өмнө нь хэлмээр байсан. Баярлаа гинэ. Анх 2022 онд таны Facebook дээр бичлэг хийдэг байхад үзэж эхэлжүүлээ. Тухайн үед манай ах таныг дагдагч би ч
ах шиг мундаг хүн болно гэд ахыхаа бүх юмыг дураадаг байсан болохоор эргэж буцалтгүй орсондоо тэгээд таныг жил гарan бичлэг хийхгүй сургуулаа төгсдөл чинь сториг чинь байнга үзэж зүрхт ардаг байсан да гинэ хөөх юм би. За Инрэл Банзай, би таныг анх аним сонирхож эхэлснээс хойш эргэлт буцалтгүй таныг дагсан шүү. Байнга шинэ бичлэг орох бүрт алгасалгүй үзэж ирсэн. Танаас сонсоогүй аним надад байхгүй. Би энэ жилийн 4 сарын 15 байхаа тэгээд би гадаад байсан болохоор очиж чадаагүй. Ууг нь таныг харахыг их л хүсэж зурган дээр чинь гарын ус гэж авнаа гэд Шинопугийн хувцс хиймэл ус сэлэм гэд бүгдийг бэлдээд ээжсэн да. Тэр гинтээ ажил гараад өдөр гадаад руу нисэж тантай уулзах мөрөөдөл минь бутарсан. Та үнэхээр гоё дуу хоолойтой шүү. Та бас их гоё ярьдээ шүү. Уншсанд баярлаа гинэ. Баярлаа. Дараа хизээ нэгэн цагт уулзах байхаа. 4 жилийн өмнөөс үзэж эхлэхдээ ямар гоё хоолойтой, ямар гоё зэгцтэй ярьдсан бэ гэж бодоод цааш үзэж эхэлсэн. Үзэг тусам уянгалуулан уйлуулж инээл гэж байдаг болохоор их дуртай. Хаяада уйлуулмаар хуучин анимуудаа дахиад сонсож хасгарт л уйлдаг. Ажлынхаа хажуугаар ийм зүйл хийгээд танаар их бахархдаг шүү. Тэгээд 200 мянган сабскрайб хүрсэнд нь баяр хүргэе. Би ч ялгаагүй баярлсан шүү. Энэ хүртлийг хичээлээ цаашдаач хичээгээрээ мундаг шүү. Би ч бас цаашдаач дэмжиж авах болно. Зүрх гэсэн байна. Мөнгөн цааж онё гэд би бүрэн ичимхий хүүхэд байсан шүү. Үннийг хэлэхэд аним манга эдэр үзэгч сонирхол төрдгөө ер нь янз бүрийн зүйл сонирхоод байдаггүй гэсэн үг л те. Тэгэд гэртээ ганцаараа яриач ганцаараа иш дүүтэйгээ байсан. Тэгэхэд дүү 5 настай байсан. Одоо харин 2 дугаар анги 5 настай байхад нь хоёулаа үлдэж байхад их санаа зовсон л доо. Дүүтэй хоёулахнаа үлдэж байгаа болохоор би дөнгөж тэрүүд бага ангил байсан бах. Дүү уйлаад тэгээд дүүгээ унтуулчаад санаа зовоод унтаж чадахгүй үзэгч зүйл болтгүй бараг эм орох дээрээ тулцсан байсан. YouTube гүйлгээд байж захта таны аним сувг гарч ирээ. Тэгээд үзэж эхэлсэн. Өөрийн мэдлгүй шинэ аним орохыг хүлээдэг байсан. Тэгээд одоо би таны сувгийг дүү ахтайгаа үздэг шүү. Та миний бүр нийт ч хөвгчлээ. Гэтэ бас ингэнэ. Та миний бүрэх хичимхий хүүхэд байсныг засаж авсан. Одоо би нийт ч хөвгчлээ. Гэтэ бас таны сувг руу орж аним хүлээдэг хിവэрэ шүү. За тэгээд энэ сувгийг яаж олж яаж үзэж эхэлснээ хэллээ. Уг алдаатай байж магадгүй шүү. За тэгээд Юки ихтэй хайртай шүү. Бас хөөрхөн шүү анаа гинэ. Ямар хөөрхөн юм бэ? Хамгийн анх таныг 4 жилийн өмнө үзэж илээ. Тэгээд тэр үедээ танаас өндөө их урам аваад тэгээд тань шиг бичлэг хийж гэж бодож илаа. Таны жаал хүү ба мангас гэдэг анимаас маш их юм ойлгож авсан шүү. Таны бичлэг хийхээ болтолчин дэмжих болно. Нэрээ эмээгийн ээжийн ахын ихчийн аавын өвөөгийн зурагтаар гээд бүгдээр нь сав дарсан шүү. За тэгээд амжилт энэ нэрчээрээ байвал 2025 оны YouTube чанарт оролцсон гэдэгт батаараа бистэй те. Тэгээд зүрх амжилт гэсэн байна. Ямар хөөрх юм бэ? Та нар ингээд ийм гоё сэтгэл, ийм хөөрх юм бичихээр чинь би ингээд бүр хайрлахгүйгээ явах тий угаасаа. Яа тийм хөөрхөн байдгийг. Яж хат би сэтгэл хөдлөл өндөртэй, та нар сэтгэл хөдлөл өндөртэй. За намын баяр сайхан. Би анх таныг 2024 онд үзэж эхэлжсэн. Би яг үндэ аним тайлбар үздэг байсан. Угаасаа үзэх сонирхолтой байсан. Тэгээд YouTube бухаад сууж идэл гинт таны сууг гараад ирсэн. Тэгэхээр ороод үзтэл маш их таалагдсан. Тийм учраас дандаа таныг үздэг болж шинэ бичлэгийг чинь өдөр бүр тэсийн хадаа хүлээдэг. Бас үнэхээр хөөрхөн шүү. Амжилт зүрх гэсэн байна. За шарваа гинэ. Би анх таныг үзэж агаад өөртөө итгэх итгэл урам зориг ахвалжтай байдал өөрийн амжилт бахархлаараа бахархах биш харин өөрийн сул талаараа бусад дээрлэхүүлдэг байсан. Харин одоо танаас үлгэр жишээ авч бусдынхаа өмнө нүүр бардам зогсдог болсон. Өшөө олон хүүхдүүд таныг үзэж өөрийн зөв буруугаа ялгадаг болоосай инээсэн уйлсан баярсан үед цуг байсанд баярлаа гинэ. Бас чамд баярлаа. Юки ихтэй анх үзэхэд хай зүрхнүүдээ гэд их догтлоод байж үлээ. Маш сонирхолтой догтлуулж ярьдагт тань маш их баярлаа. Мөн тань шиг л хүний дүү олж төрүүл дээдийн жаргалах та. За хайртай шүү гинэ. Дүү гэснээс нэрээ намайг нөө өдөр шүнгүү бүр ингээд цаг наргуу яг ингээд YouTube хийдэг байхад манай дүү бүр хамгийн их дэмжижсэн. Бүр маш их. Наа бүр зүгээр ингээд миний ард бац огсдог. Тэгээд наа бүр ингээд хизээд яаж исэн ч дэмждэг. Наа бүр амар хайрладаг. Маа дүү заяа. Маа дүү бүр ингээд
Ямар ч үед угаасаа намайг анх яаж эхэлж ирснийг мэднэ. Шүн ингээд дүү унтж байхад хүртэл би анаа юмаа их чинь гэдэг зүгээр анаа гэрэлтэй байсан ч гэсэн та юмаа хийгээд ингээд намайг амар ойлгож одоо хүртэл ингээд миний бүх юмыг үзээд ингэсэн байш үү тэгсэн байш байнаас та гал олж юм олж игээд намайг хамгийн их дэмждэг нь манай дүү заяа. Бас тийм шүү. Тэгээд та нарыг бас яг л миний дүү шүү гэдэг. 8 баяр сайхан. Би анх таныг 2024 онд үзэж эхэлж байсан. Би яг үүндээ аним тайлбар үздэг байсан. Угаасаа үзэх сонирхолгүй. Тэгээд YouTube ухаад сууж адил гинэт таны сувг гараад ирсэн. Тэгэхээр ороод үзтэл маш их таалагдсан. Тийм учраас дандаа таныг үздэг болж шинэ бичлэгийг чинь өдөр бүр тэгсэн ядуу хүлээдэг. Та бас үнэхээр хөөрхөн шүү. Амжилт зүрх гэсэн байна. За дараагийнх нь Stronger үзээд жил гарan болж байна. Ер нь хичээнгүй юмд шантрах дургүй хүн шиг санагдсан. 4 гарan жил болж байгаа юм бинлээ. Гэхдээ одоо хүртэл нэг ирчээрээ зүтгсэн гэхээр бас хөөрхөн хоолой нэх гоё тэгээд яг гоё дуу оруулалтынхаа санааг олоод зөв үгээр хэлцдэг. Үзээд сонсоход их амар байдаг л да. Анх үзээд ямар зүгээр сувггүй гэдэл сав дараад өдийг хүртэл явж байна шүү. Нэр намайг Цукими гэдэг өөрийн чинь бичлэг дуртай орохыг хүсэж байна шүү гинэ хөөрх юм бэ. Ингэхдээ яг нав олоо хэлчихжээ. Ер нь их хичээнгүй юм чандрах дурггүй гэд. Ер нь аль тийм. Ерөөсөө юу ч тохиолж исэн, юу ч болж исэн ерөөсөө шантрахыг хүсдэггүй. Ингээд шантарсан хэцүү даун байгаа үедээ зүгээр ингээд ганцаараа байжгаад өөрийнхөө сэтгэл зүг эмчилчих одоо чадвартай болсон гэх юм уу. Тэгээд ямар нэгэн зүйл тохиолдох юм бол хүн нэгэнд ингээ хин нэгэнд ингээ халдаахгүй. Тэгээд ер нь амар хүчтэй байхыг ирмэлцдэг, хүчтэй байх дуртай. Ер нь ингээд хүчтэй байж чаднаа би. За дараагийнх нь гинэ. Хангай мэргэн би анх юм хийхийг хүсдэггүй аним гэж юу байдгийг мэдгүй эндүрч явсан. Таныг үзснээс хойш уран зориг авч аним гэж юу байдгийг, аним гэсэн хайрыг дотроо тээж анимаас олон зүйл ойлгосон. Тантай энэ бүхнийг товчилж ярьж хүргэж байгаад чинь баярлаа. Цаашдаа олон гоё яриараа тэхэх болгонд чинь би ард чинь дэмсээр байх болно гинэ. Баярлаа. Батхуйг имэйл сүрэн. Би анх зуны амралтаараа хөдөө уйдаад хөвтөж байхад хүлэн дээр нэг амтэн суусан юм шиг байна. Жант суугаад тэрнээс болоод би их айгаад бас үзэх юм олдохгүй уцаа хараад байж хахад таны YouTube видеог сонирхож орж үзсний дараа л надад их таалагдж бас би их тайвширсан. Одоо таныг ингэж том амжилтанд хүрснийг харах их биширмээр байна. Энэ зүрх миний сэтгэлийн дэмжих зүрх юм шүү. Хайртай шүү гинэ. Хүслэн би анх 4 жилийн өмнө 0 өрөөний Ханако Кун гэдэг аним гайд үзсэн. Би тэр үед анх удаа утас барьж үзээд YouTube гэдэг зүйл байдгийг мэдээд орж үзэхэд анхны үзсэн зүйл маань Ханако Кун байсан. Одоо хүртэл би мартдаггүй. Тэр үед надад их л гой санагдаж, эргэж буцалтгүй таны пэм болсон доо. Тэрнээс хойш би зөндөө утас сольж хайсан ч гэсэн сандаг ютубер маань таал байсан. Одоогоор би хийсэн бүх аним гайдыг чинь байнга татаа үздэг. Үнэхээр хайртай шүү гинэ. За дараагийнх нь зул халтан. Надад тэр үед өхмээр санагддаг байсан. Таны нэг бичлэгийг үзээд маш их урам авсан. Та өөрөө ч мдээгүй байхдаа намайг аварсан. Хайртай шүү Юки гинэ. Баярлаа. Илүү хүчтэй агаар энэ амьдралд нь олон бас саад бэрхшээлүүд магадгүй дарааштаа гарч ирж магадгүй. Гэхдээ хүчтэй байгаараа чи чадна. Аюу эрдэн зориг. Би босод чиг 4 жилийн өмнөөс үзэж эхлээгүйж таны бүх бичлэгийг ч үзсэн. Хамгийн анх 2 жилийн өмнө байх аним товчлол гэдэг зүйлийг манай ангийнхан сонсож эхэлсэн юм. Би ч тэр үед нэг гоё биш байх гэж сонсохгүй өнгөрөөж үлээ. Гэтэл нэг өдөр хичээлээ хийж байхад үнэхээр уйдаад YouTube орсон чинь таны аним товчлол ахаар нь чихвчээ зүгээд сонсоод үзсэн чинь гинэт хөгжилтөө бас гоё санагдаад сонсож эхэлсэн юм. Би тэгээд нэг хэсэг бүр донтсон. Хичээлээ хийх чөлөө цаг гарах болгондоо таны аним товчлолыг сонсдог болсон. Сүүлдээ бүх аним товчлолуудаа сонсоод дуусгачихсан чинь хит хоног уйдаад нурмайгаад их л сайн санагдаж үлээ. Би хизээч өмнө нь ингэж бүр донтож хүлээж үзэж байгаагүй болохоор бас л сони юм бэлээ. Ингэж л аним товчлол дуртай болсон юм да. Одоо ч хүртэл шинэ анги гарахыг тэсийн ядан хүлээдэг шүү. Бас таны ачаар би хичээлдээ дуртай болсон болохоор их талархаж баярлаж явдаг шүү гинэ. Би танаас сувгийг анх аним гэж мэдгүй ах цагаас л үзэж эхэлсэн. Надад анх аним гэх гайхалтай зүйлийг таниулж гайд хийж өгсөнд баярлаа. Би танаа бичлэгийг ч үзсэн уйддгүй зүрх гинэ.
Хүслэн мөнхбат анх хэдэн онд үзэж эхэлснээ сайн сандгүй. Анх удаа таны хоолойг сонсоход жоох хүүхэд дандаа гэж боддог байсан ч сүүлд мэдээд үнэхээр гайхсан. Гэхдээ хизээш таны хоолойг мартахгүй. Таны хоолойг сонсоход орчлын ертөнцөөс тасрах мэт санагдаж үнэхээр дулаахан мэдрэмж өгдөг шүү. Үнэхээр урам зоригийг минь бадрааж сэтгэл санаа муу өдөр сэтгэлд хурсан хар үйлс дундуурд гэрэлтэх нарны цацраг шиг санагддаг юм шүү. Өөрийгөө яагаад ихэлсэн шалтгааныхаа төлөө таныг дэмждэг олон хүмүүсийн төлөө цаашдаач бас маш олон гайд хийгээрэй гэсэн байна. Хинч биш нэг хүн байна гэсэн байна. Анх 2024 онд санамсаргүй нэг бичлэг үзсэн чинь шууд яг энэ чинь л миний үзэх сууг байна да гэл өөрөө ч мэдлгүй сав дарсан бэнлээ. Тэгээд нэг мэдсэн өдөр бүр сууг руу чинь ороод шинэ бичлэг оруулсан байна уу үгүй юу шалгадаг болсон. Тэгээд бичлэг орохоор сэтгэл уншаад инээгээд урам зориг авдаг болсон. Мэдрэхтэй дэлгэцний цаана нэг хүн бүр хичээгээд сэтгэлээ гарган хийдэг нь мэдрэх сайхан байдаг шүү. Энэ ямар хөөрхөн сэтгэл вэ? Уйллаа манайхаа. Энэ бүр ямар хөөрхөн юм бэ? Бичлэг орохоор сэтгэл уншаад л инээгээд урам зориг авдаг болсон. Мэдрэхтэй дэлгэцний цаана нэг хүн бүр хичээгээд сэтгэлээ гаргаж хийдэг нь мэдрэх сайхан байдаг шүү гэсэн байна. За уйллаа манайхаа ямар хэцүү юм бэ? Би ингээд амар хурдан уйлцдаг угаасаа ялангуяа та нарын сэтгэл энтрийн уншаар амар хурдан уйлдаг шүү. Тэгээд хизээч энэ ажлаа орхиороо гэж хүсэхгүй байна. Таны бичлэгүүд бол нэг видео биш, зарим хүний амьдралд яна уучлаарай манайхаа. Тэгээд хизээч энэ ажлаа битгий орхиороо. Тэгээд хизээч энэ ажлаа орхиороо гэж хүсэхгүй байна. Таны бичлэгүүд бол нэг видео биш, зарим хүний амьдралд өнгө нэмдэг шүү гэж хэлмээр байна. Тэгээд энийг уншсанд баярлалаа. Бид нар үргэлж хамт байна гинэ. Ямар хөөрхөн юм бэ? Намайг гэхдээ ингэж амар ойлгож ийн гэдэг бүр амар баярлалтай шүү би та нарт. Уучлаарай. 1 hour later. Би гэхдээ ингэ сэтгэл уншаад ах юм бол уйлаад ах юм шүү. Сэтгэл хөдлөл өндөртэй наач хүн. За дараагийнх нь бабу би таныг 2023 онд үзчихсэн санагдаж байна. Тэр үед би өөрөө уцгүй байсан л да. Ээжийн уцыг авдаг шиг л аваад YouTube үзэж байсан. Нэг бэл 2021 гэсэн гарчигтай аним тайлбар байхаар нь орж үзлээ. Тэгсэн нэх гоё хоолойтой сонсогдоод би яасан гоё хоолойтой ихч вэ гэж бодоод үзлээ. Тэгсэн айгуу гоё цэгцтэй цэвэрхэн ярьж байна. Бас гоё аним байна. Би ч тэр үед ч анимын хорхоотон байсан болохоор хаяг дээр дараал орлоо. Тэгсэн өмнө нь зөндөө аним гайд байна. Би ч ихнээс нь үзэж эхлэх гэж байсан. Ээж уцаа авъя гэдیں۔ Би ч нэг уншаад нэрийг нь цээжлэн гэж юу аах вэ? Сав дараал ээж туцыг нүглөө. Тэгэл тэгж агаад би ээжийн уцаар үзээл бүр таг мартцсан за. Тэр үед ягаад ч нэг юм мартаал байгаа юм шиг нэг уйдаал байгаад байсан. Тэгэл нэг өдөр уцтай боллоо. Тэгсэн айгүй сонио. Би ээжийн уцыг үзэж байхдаа би өстө өөрөө уцтай болчвол алнаа шахуу юм боддог байсан чи яг уцтай болсон чинь хийх юм олддгүй. Яг тэгжсэн Facebook ухаад сэтгэл хансангүй, Instagram ухаад бас болсонгүй. Нэг л тийм уйтгаар дунд живэл агаа юм шиг. Тэгэл би датаагаа болоод ээжийн уцыг аваад цацах гэж байсан нэг шинэ бичлэг орсон байна. Тэгэл би нэрээ аним куртан гайд гэж байсан штэ гэж санал баг хизээч мартахааргүй болсон. Би тэр үед баг 1 юм уу 2 сарын дараа л уцтай болсон доо. Би бүр дараа нь бодохны гоё юм ой гэж бодцоод тэнэгтэд мартсан байхын гэж жаал бодсон. Түүнээс хойш нэг юм мартах болгонд тэр нь юу ч байсан хамгийн түрүүд энэ үйл явдал бодогдоод байдаг болсон даа гинэ. Driving таныг 2023 онд үзэж эхэлсэн. Би таныг үзээд 2025 онд YouTuber болохоор шийдсэн. Тийм болохоор таныг хүндэтгэж явдаг, бүр таныг шүтдэг. Баярлаа зүрх гэжээ. YouTuber болоход амжилт хүсэж чаднаа. За, ариун заяа. Анх таны Бэл гэдэг аниме үзээд их урам авсан. Учир нь би өмнө нь голдог байсан юм. Өөрөөрөө барахдаг болсон. Энэ бүгд л таны ач. Одоо би таны л анимыг хүлээдэг болсон. Заавал бичлэг дээрээ оруулахгүй байсан ч болно гинэ.
Ямар хөөрхөн юм бэ. Гэтэ ингээд ихжийнх нь бас нэг хүсдэг зүйл юм бол зөвхөн дан ганц анимыг хүүхэлтэй ярихаасаа илүүтэйгээр та нартай энэ анимигээсээ юу ойлгосон, юу ойлгох ёстой. Тэгээд та нартай ингээд жоохон ч гэсэн урам өгөхийг хүсдэг. Тэгээд тэр маань ингээд бас та нарт маань хүрж ийн гэж бодсон чи үнэхээр гоё байна. Тэгээд түрүү уйлсан дуучлаарай. За таныг анх тэмцээндээ хожигдоод жоохон гудигтай уйлсан байхдаа үзчихсэн. Тэр үед үнэхээр таалагдчихсэн. Тэр үедээ таныг үзээ жоохон ч гэсэн тайвширч байсан. Тэр үеэс хойш таныг үзэж байна. Өдрөө болгон шинэ бичлэг орохыг хүлээж сүулдээ бүр дадал болсон. Таныг үнэхээр үзэх дуртай. Та бас миний хувьд хамгийн шилдэг YouTube шүү. Таныг үргэлж дэмждэг шүү гинэ. Баярлалаа юм хөөрхөн юм бэ. Ануучин анх баяр. Ихтэй би таныг анх 3 жилийн өмнөөс үжиж гинэ. Ихтэй би таныг анх 3 жилийн өмнөөс үзэж эхэлсэн. Анх таны хоолойг сонсоод анаа энэ ихч ямар гоё хоолойд юм бэ те гэж хэлж илээ. Анх таны Boss Baby үзэж илээ. Тэгээл үзээд шинэ бичлэг орохыг хүлээж орох үед нь үзээд баярлаад нэг л мэдгээд таны фэн болсон байсан. Та үргэлж ийм их бичлэг оруулж байдагт маш их баярлдаг. Таны бичлэг хийхээ болвол би уйлнаа. Би таны хоолойг сонсох бүр тайвширдаг. Их л гоё уянгалаг хоолойтой их шүү. Таны царайг анх хараад вау ямар хөөрхөн юм бэ л гэж бодсон. Та бидэрт үргэлж бичлэгээрээ урам өгдөг, сургамж өгдөг шүү. Баярлаа гинэ. Сайн байна уу? Тавтай сайхан хаваржиж байна уу? Эхлээд юунаас түрүүнд баярлаа гэж хэлье. Та биднэрт ганц анime ярьж өгөхөд ямар их бэлддэг гэж бол та биднэрт ганц анime ярьж өгөхөд ямар их бэлддэг бол гэж олон удаа бодож байсан. Зөвхөн биднэрт зориулж ямар их бэлддэг бол гарах болоогүй анимыг part 2 гэдэг бол үнэхээр уучлаарай. Таны хэлсэн үг өгүүлбэр болгоноос чинь урам авч өөрийгөө чөлөөлдөг. Үргэлж таныг дэмжинэ. Subscribe, like-а дарж улам их дэмжинэ. Бие сайн бодоорой. Өвдсөн ч бичлэг хийдэг таньда баярлалаа. Заавал өөрийгөө шахаж аниме ярих хэрэггүй шүү. Төвчээртэй хүлээж байгаа шүү. Хүссэн үедээ аниме яриараа төвчээртэй хүлээж байгаа шүү. Цаг завгаараа уншсан баярлаа. Баяртай хайртай шүү. Баяртай зүрх гинэ. Ямар хөөрхөн юм бэ? Яана манайхан би одоо энэ нэг чи одоо ямар хэцүү юм бэ? Та нар ингэж намайг уйлуулах байсан юм. Бат хуйг нандин эрдэнэ. Анх жилийн эцсийн шалгалтуудаа өгөх гэж сургууль руугаа явж байсан чи хажуугаар нэг эрэгтэй хүүхэд уцгүй чихвчээ чихэндээ уган зүүцэн гэхдээ уцтайгаа холбоогүй болохоор чанга сонсогдоод тэгээд ихэндээ дуу муу сонсож яснаа сүулт гинт хай зүрхнүүд гээд амар нэг тийм дотны хүн шиг хоолоогоор хэлэхэр нэг бүр уцнаасаа энэ ютуберыг хайгаад үзмээр санагдаад шууд хөөе хүүхдээ наад сонсож байгаа ютуберыг хин гэдэм бол хилээд өгөөж гэсэн чи амар нам дугаар аним картон гэж байгаа юм шиг хэлгээр нь дахиад асууя гэхээр бас санаа зовоод заа гэд өнгөрсөн. Тэгээ зуны амралт дуусч хичээл эхэлтэл ангид тэр ихтэй хүүхэд шилжиж ирсэн байсан. Тэгээл хэд хоног яриа өдөрч тасаад дараа нь чамд үздэг ютубер байгаа юу гэсэн чи би түшиг гремикс бас аним картан гайд үздэг гэхээр шууд хараад уцаараа аним картан гээ тайтал нэг ютубер гарч ирж гинэ. Тэгэхээр н ороод бичлэгийг сонсдол яг тэр хоолой ёстой таны ютуб хаягийг олдоо хагартлаа баярлаж үлээ. Лайфа тэр өдрөөс хойш таныг тасралтгүй дэмжиж байна да гинэ. Ямар хөөрхөн юм бэ те. Тэгээ нөгөө хүүхэд нь бүр тэр анги мангитэн шилжээд очсон те. Ямар хөөрхөн юм бэ ёо. Ямар гой санагдаж байна. За их чин анх ийм сувг байдгийг ч мэдтгүү тэр 2023 он байсан баха. YouTube үзэж явж агаад Lovely Runner гэх кино гоё харагдаад байнгут өвдсөн юм. Тэр өдрөөс Аник ТV гэдэг сувгийг үзэж өмнө үзэж байсан сувгуудаасаа ч үзлээ. Болж зөвхөн Аник ТV гэдэг сувгийг үзэж эхлээд тавьсан постнуудыг үзэж лайк дарж авахд таныг надаас илүү хичээж аваад сувг билүү тэгэд битсэн байсан болохоор хамаг хурдаараа хайгаад аним ярьдаг гэдгийг нь мэдээд хаяаны үзэж эхэлсэн. Би өөрөө ч бас аним сонирхдаггүй сонирхсан ч ганцхан ангитаагаар үздэг байсан. Би тань тайлбарласан анимыг үзээд жинхэнэ анимд онцсон байдаг юм аа. Гэтэ өөр хүн тайлбарласан үзэхээр бүр ойлгохгүй шахав болсон доо. Тэгжил таныг бүтээ 2 жил үзлээ. 2023 онд таны өмнө тавьсан бүх бичлэгийг бүгдийг үзсэн шүү. За баяртай хайртай шүү юу гихчээ намайг сонгоорой гинэ. Ямар хөөрхөн юм бэ? Гэтэ амар хөөрх санагдчих шүү. Яалтчгүй. Би таныг анх 2021 онд үзэж эхэлснээс хойш 4 жил болжээ. Энэ их хугацаанд таны бүх бичлэгийг алгасалгүй үзсэн шүү. Нойлын өрөөний сүн Санако-сан, Якузагийн эхнэр гэсэн гайдыг үзээд үнэхээр сэтгэл хөдлсөн. Бас анимд
оруулаа зогсохгүй атаагүй болгосон. Таныг бичлэгээ чин сэтгэлээсээ хийж байгаад баярлаа. Таны хувцлалт, дуу хоолой тань үнэхээр so cool. Дуу хоолойг танд сонсохоор нэг л мэдэхэд тайвширчихсан, амар амгаланг мэдэрдэг. Яг л сахиусан тэнгэрийн хоолой шиг санагддаг. Шинэ гайд оруулал алгасалгүй үзэж дэмжих болно шүү. Мөн 200,000 subscribe хүрсэнд баяр хүргэе. Удахгүй 300,000 subscribe хурдан хүрээрээ амжилт танай. Баяр хүргэе. Би бүр таны өмнөөс сэтгэл тоглоод байна. Дандаа дэмждэг шүү. Та маань удаан амьдарч улам олоола болж 1 сая заавал хүрэн шүү. Та угаасаа ухаантай ам чинь 200,000 болсон шүү дээ. Бас хүмүүсийн ачаар юм шүү дээ. Тэгэд бас танд амжилт хүсье. Үргэлж танийгаа дагаа шүү гинэ. Надад энэ дээр нэг амар хөөрхөн сэтгэл ирсэн байсан. Анаа би таныг нас барсан ч гэсэн үзнэ гэсэн байлээ. Тэгээд гэрүүр шат инээд ч хөрөх шиг нэрэл би гэдэг хүн энэ харуу дээр нэг л өдөр байхгүй болох бах тий. Тэгээд миний бас энэ бичлэгүүд байсаар л байна. Энийгээрээ бас дурсамж болоод үлдэх байх таа гэж бодсон тэр сэтгэлийг уншаад. Ганх уяг гинэ. Би таныг яг 2021 онд анхны бичлэг болох Boss Baby-г үзчихсэн. Тэгээд таны гоё хоолойтой мөн ойлгомжтой ярьдаг болохоор үзэж эхэлсэн. Цаашдын бичлэгүүдийг нь үнэхээр тэсийн хадуу хүлээдэг байсан. Одоо бол өмнөхөөсөө илүү тууштай ирч хүчтэй уран зоригтой болсон санагдсан. Таныг дэмжиж эхэлсэндээ би хизээж харамсаж байгаагүй. Шинэ гарсан бай анимуудыг цаг зав сэтгэл зүрхээ зориулсан бэлддэг болохоор таны хөдөлмөрийг дэмжихгүй өөр яалтай билээ. Цаашдаа жинэрчээрээ илүү хичээгээрээ бид үргэлж танийгаа дэмжих болно. За юун түрүүнд сайн уу гэж хэлээ. Хайртай ганц үздэг сувгийнхаа шинэ бичлэгийг өдөр шөнөгөө хүлээж суудаг шүү дээ. Учир нь таны улаан ногоон шар цэнхэр ягаан бэмчин болохоор анх YouTube байдгийг мэдээд орж үзээд онц бичлэг байхгүй юм байх та гэж залхуураад хэвтэж байсан. Тэгээд доош нь гүйлгээд байсан чинь Boss Baby гэд байсан. За үзсэн юм чинь дахиж санахад ямар илүүдэх биш гэд орж үзэж байсан. Тэр үед таны гой хоолой, миний үзхийг хүссэн юм бүгд л биелчихсэн. Яг л бурхан миний хүслийг биелүүлээд өгчихсэн юм шиг. Тэгээд тэр өдрөөс хойш таны бичлэгийг цаг алдалгүй үзсийг хүсдэг болсон. Би одоо хүртэл танаас өөр сувг сонирхож үзэж байгаагүй. Би лав миний хувьд best YouTube сувг гэж хэлэхэд багтахаар гэж бодож байна. Танд би үнэхээр их хайртай дуртай шүү. Таны топ пенис гэжээ. Баярлаа. Үнэхээр гой бичлэг сэтгэлүүд байна. Манайхан за одоо ингэсгээд ерөөхдөө дуусгахыг бараг 20 минут сэтгэл уншсан байна. Би анх 2024 онд таны бичлэгийг үзэж байсан. Та үнэхээр гоё хоолойтой шүү. Үннийг хэлхийг хүссэн ч хэлж чадлаггүй утсан дуучлаарай. Би таны бичлэгийг үзэх дуртай. Та хөөрхөн шүү. Зүрх би таныг дураагаад YouTube дээр бичлэг хийхийг хүсдэг. Гэхдээ миний зүрх хүрдэггүй юм л да. Харин та надад бичлэг хийх урам зориг өгсөнд баярлаа. Одоо би өөртөө итгэлтэй болсон. Гэхдээ надад YouTube зохихгүй гэдгийг ойлгосон. Танаас гоё YouTuber гарч ирсэн ч би үргэлж дагаж дэмжиж авах болно. Хэрвээ би бичлэгээ хийхээ болвол би магадгүй орноосоо хизээж гарахгүй шүү. Намайг бичлэгээ хийхээ болвол гинэ. Игчээ та миний төрсөн ихч биш ч гэсэн би таныг өөрийн ихчгээ өхөө хөхтлээ. Би таны төрсөн ихч байсан ч болоосаа тэгвэл гоё байхгүй юу те. Магадгүй та миний хүрч чадахгүй солонго мэт. Би таны төрсөн дүү биш ч гэсэн анаа өнгөрсөн бүх хугацаанд маш их баярлаа. Би үргэлж таны талд ямар ч сонголт хийсэн та бүх хүнд таалагдах ёсгүй. Зүгээр өөртөө таалагдж байвал бусд нь ямар хамаатай юм бэ гинэ. Ямар хөөрхөн юм бэ те. За баярмаа. Хамгийн анх Facebook дээрээс кино тайлбар сонсож агаад луугийн зурагтай логог чинь харж илээ. Тэр үед анх чөтгөрийн ангуучийг ярьж байгааг нь сонсоод яасан амуухан дуутай юм бэ гэж бодож илээ. Тэрнээс хойш бүх бичлэг постыг нь уншдаг байлаа. Сүүлд YouTube дээр бичлэг тань тавигдсныг хараад үнэхээр их баярлаж илээ. Анийн тайлбарлахдаа нуршилсан юм байхгүй. Их ойлгомжтой тайлбарлана. Анхныхаа бичлэгүүдийг бодоход одоо бол та өөртөө их итгэлтэйгээр тайлбарладаг болсон. Энэ нь их таалагддаг. Таны сэтгэл гарган хийсэн бичлэгүүдийг зөвхөн Facebook дээр биш YouTube дээрээс үздэг болсон таны илүү агсан шатанд гарсан гэж бодогдуулдаг. Цаашдаа ч гэсэн хичээгээрээ ихчтэй бас таны бичлэгийг үзэх болсон нэг шалтгаан анийн тайлбарч дуусныхаа дараа урмын үг хэлж мөн сэтгэлд хүрэхээр хөөрхөн шүлгүүд уншдаг байсан. Үнэхээр их таалагдсан да. Би өөрөө шүлэх дуртай байсан болоод ч тэрүү хүнд санагдсан үед таны хэлсэн урмын үгс намайг аргадаж байсан болоод ч тэрүү таны бүх бичлэг постэнд чинь дуртай болсон. Бас хүүхдийн баяр удахгүй болох жоо би тантай тааруул модон чихэр авч болох уу? Хэдий би 19 хүрчихсэн ч гэсэн цаашдаа ч гэсэн дэмцээр холно амжилт хичээгнэ.
болно. Би бүр аим гой том зармаг авч өгье за. За мөнх наран даш. Сайн уу хчээ энэ бяцхан загтал очих өдрийн минь төргий би анх таныг 2021 онд үзэж эхэлж байсан ба таны оруулж байгаа гэд бүх бичлэгэнд чинь би дуртай ажилтай байсан ч бидний төлөө бидний хүссэн бүх бичлэг кино гайд аним гэд ярьж байгаад баярлалаа. 200,000 subscribe хүрсэнд дахин баяр хүргэж сэтгэлийн үгийг минь хүлээж аваарай. Миний хамгийн дуртай YouTube сувг бол аним картан гайд буюу та юм. Миний гаргасан хамгийн дуртай бичлэг бол хөгшин ах гүнгийн охин болно. Та энэ ангийг амар гоё бас өөрийн санаа бодлоо голоор нь шургуулад нэг ч хэсэг дутагдaltaгүйгээр маш гоё урд биш, богино биш яг тохирсон миний хамгийн үзэх дуртай сувг юм шүү. Та их ажлынхаа хажуугаар бидэнд цаг гаргаж бичлэг оруулах хэцүү л бах та үнэхээр хөөрхөн шүү. Миний хувьд та Монголын хамгийн шилдэг аним ярьдаг сувг юм шүү гэсэн байна. Баярлалаа. За ахаад нэг хэдийг уншчээ тий. Би анх 2020 оны сүүлээр үзэж байлаа. Эд карантин тогтоож хичээл ном завсардах үеэр би шүнжин уцаа ноолоод хэвддэг байлаа да. Нэг ороо уцаа утгаараа л ухаад YouTube-ээс юм үзээд л тэр үед Алмаз Мөг ID-г нилээн шинтүү үздэг байсан юм. Даанч байнгын бичлэг орохгүй бичлэгүүд нь ч бас орохдоо нилээн хол зайтай орноо. Гэхдээ дуртай юм болохоор нэг бичлэгийг нь давтаад л үзээд яг л нойрмоглоод байж хахад дараагийн бичлэг нь тавигдчихсан гэсэн аним тайлбар байна шүү. Би тэр үедээ One Piece, Naruto, Dragon Ball TV-гээр л гардаг хэдэн аним л мэддэг үздэг байсан юм. Яг анх үзэж байсан бичлэг болохоор Ноли өрөөний Ханако хүн байсан. Тэгээд үзэж дуусаад YouTube сувг руу н орж байсан. Тэгээд бүх бичлэгийг үзээд яг нэг тийм үгээр хэлхийн аргагүй яг сайн мэдэхгүй ч нэг л эрдэнэсийн хайрцаг олоод доторх зүйлсийн бишрэх мэтэл санагдаж байсан юм. Тэгэл бичлэгүүдээ үзэл хар шүн инээж минийгэл зарим дээр нь уйлаад тэгснээ инээгээл нэг л мэтгэд өглөө болчихсон нүд бүлцээсэн байдалтай нойргүйч гэлээ өглөөг үнэхээр аз жаргалтай эхлүүлж байсан юм да гинэ. Ямар хөөрх юм бэ ёо. Айгуу гой сэтгэлүүд байна. За би таны видеог 2021 онд өөр хаягнаасаа олж үзэж байсан. Би өөрөө яагаад ч юм нэг тийм хүүхэлтэй кино эсвэл зүгээр кино хэтэрхий урт болохоор дандаа товчлол сонсдог байсан. Тэгээд нэг өдөр тайлбар гээд бичээд орсон дандаа кино үзсэн анимууд байсан. Доошо гүйлгээл ухаал сууж байсан. Товчин үттэй охин гээд хүүхдийн тайлбар байсан. Ороод үзснийхээ дараа оо вау ямар гоё хоолойтой. Дээрээс нь бүр ямар цэгцтэй ярьдیں۔ Гээд бодоод хаяг руу н ороод Boss Baby-гээс ахуулаад бүх бичлэгүүдийг тань тасралтгүй үзээр одоо хүрсэн байна. Анх таныг аним ярьж эхлээд бүр амар баярлсан. Яагаад гэхээр би өөр амар аним тайртай хүүхэд наалт стикерүүд надад маш олон байдаг. За тэгээд хэтэрхий их зүйл ярьчлаа уушлаарай. Танд хандаж хэлэхэд бидэнд өдрө болгон би ч гэсэн хурдан оруулахыг хичээж өөрийн нойрноосоо хасч бидэнд аним тайлбар хүргэдэг танд маш их баярлалаа шүү. Хит их ядруул дархлаа чинь нунж биетэй нүгдэж магадгүй. Тийм учраас та биетэй анхаарал тавиарай. Аним картан гайд сувгтай хандаж хэлэхэд цаашдаа илүү олон дагштай олж маш олон шинэ бичлэг орох байх гэж найдаж байна. Хүмүүсийн хэлсэн сөрөг сэтгэл байсан ч эрэх сэтгэл илүү их учраас илүү хурам авч шинэ бичлэг их хийгээрээ хайртай шүү юу гэхчээ гэсэн байна. За тэгээд энэ хүрээд манайхаа сэтгэлдүүдэд дуусгахыг маш олон сэтгэлдүүд байгаа учраас их чинь бас үлдсэн сэтгэлдүүдийн бүгдийг бичлэг дуусгахад нь оруулчихъя. Тэгээд та нартаа бүр маш их баярлалаа. Энэ хүртэл магадгүй та нар минь намайг дэмжээг байсан бол энэ хүртэл би явахгүй ах байсан. Та нар байгааг байсан бол би гэдэг хүн юм 200,000 subscribe те 10,000 subscribe хүрчгүй 1000 subscribe ч хүрээгүй явж байгаа. Тэгээд энэ хүртэл намайг тууштайгаар дэмжиж ирсэн, одоо хүртэл дэмжиж байгаа, саяхнаас дэмжиж эхэлсэн бүх хөөрхөн үзэгчид, бүх хөөрхөн зүрхнүүдтэй Юки миний биеэс те миний зүгээс маш их таларсан баярлсан гэдгээ илэрхийлээ. Тэгээд сая зарим сэтгэлүүдийн яалтчгүй уншаад уйлчлаа. Тийм сэтгэл маш өндөртэй хүн. Тэгээд цаашдаа ч гэсэн их чинь чадхаараа хурдан бичлэгээ гой чанартай бас гой гайд хүргэхийг хичээн. Ер нь бол их чинь чаднаа тийм ээ. Тэгээ ажлаа тараал мэдээж гайда хийж эхэлдэг байгаа. Тэгээд өнөөдрийн маань энэ хөөрхөн бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаараа бас би YouTube-ээ ер нь ямар програм ашигладаг, яг контентоо яаж хийдэг ч юм уу, тиймэрхүү бас заавар видео хийвэл та нарт маань сонирхолтой байх гэж бодож байна. Тэгээд их чинь бүх одоо гайдынхаа доор бичсэн сэтгэлүүдээ бүгдийг нь уншдаг шүү. Би бүр ерөөсөө нэгийг шалгахгүй бүгдийг нь уншдаг. Тэгээд бас намаагаа дэмжиж subscribe-а дараарай. Манай сувгийн баг үздэг 40-50% нь ерөөсөө subscribe дарахгүй үздэг юм билээ. Тэгээд дагаараа энэ чинь надад маш их уран болдё шүү. Тэгээд юу гэх ч олон пентэй болцсон юм чинь миний сэтгэлийг уншихгүй байх гэдэг ч юм уу. Хизэж бити тэгж бодоорой. Чиний, таны
сэтгэл чинь надад маш их урам зориг болдог учраас та бүхэн минь сэтгэлээ байнгын бичээрэй. Би маш их урам авч үнэхээр их баярлагдав. Би заримдаа та нарын бичсэн сэтгэлийг уншаад уйлдаг шүү. Тийм тэгээд та нартай маш их баярлалаа. Ингээл яриад ах юм шиг байна. Эцэст нь манайхаа нэрээ Clubhouse-та нэгдэрээ. Clubhouse маань бид нар олуулаа маш гоё сэдвийн талаар ярьдаг. UK AC Guide AC Guide UK фэндом зүрхнүүд гэсэн групптэй нэгдэрээ манай хөөрхөн модераторууд та бүхнийг үлгэдээл аваа явна. Тийм тэгээд та нартай маш их баярлалаа. Баяртай, хайртай шүү. Тэгээ хонгороода баярлаа, минада баярлаа, цэлмүндэ баярлаа, жүжүүдэ баярлаа, инхчэндэ баярлаа, хинада баярлаа, хаятада баярлаа, уунада баярлаа. Мөн идэвхтэй байдаг бүх хөөрхөн зүрхнүүдтэй та нартай бүгдэнд нь маш их хайртай шүү. Өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая.